Самбайцгаана уу эрхэм үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. За Дэви суглаатай холбоотой товчхон мэдээллийг та бүхэнд хүргье. За сүүлийн үед Дэви хоцсон улмаар ярилцлагадаа орсон хүмүүсийн хувьд одоо виза авч чадаагүй гэсэн ийм асуултууд ирж байна. За үүнд тодорхой бас тайлбар хийх нь зүйтэй гэж бодож байна. За үүний тухай манай сугаар бол цаг тухайн үед нь мэдээлж байгаа. За үүний нэг мэдээ болвол Trade Department-аас DV одоо визтэй холбоотой бүх харилцааг түр хугацаагаар зогсоосон тухай мэдээлж байсан. За тиймээс Trade Department-аас гаргасан мэдээллийг тоомлж үзвэл за та бүхэн 12 сарын 23-нд гарсан мэдээг харж байна. За тухайн мэдээ гарсан өдөр бол манай сугаас энэ тухай бас тухайн үед нь шуурхай мэдээлж байсан. За ингээд тэр цагаас хойш үндсэндээ үүнтэй холбоотой бас нэмэлт тодруулгууд гарч байгаа. За эдгээр мэдээллээс тоомлж онцолж дурдах хэд хэдэн одоо факт байна. За нэгдүгээрт бол энэхүү суулааны процессыг одоо пауз юу одоо түр зогсоосон нь бол шалтгааныг бол одоо зунаас угаар мэдээж байсанчлан одоо Браун их сургууль дээр одоо нэгэн этгээд гал нээсэнтэй холбоотой. За тухайн сэжигтэн бол одоо ногоон картаар орж ирсэн хүн байсны улмаас за энэхүү суулааны процессыг зогсоож байгаа гэсэн. За ийм шалтгаан бол хэлж байна. За мэдэн дээр бол үндсэндээ та бүхний харж байгаачлан одоо зөвхөн 3 одоо мэдээллийг бол одоо ашиг бүрдлөө гэж уншихаар байгаа. За нэгдүгээрт нь визийн ярилцлага тов одоо юу болох вэ гэсэн ийм одоо асуултанд за Дэви 2026 хоцсон хүмүүсийн хувьд өргөдлөө явуулж болно. Улмаар ярилцлаганд оролцож болно. За ингээд цаашлаад Trade Department бол одоо визийн товыг үргэлжлүүлэн одоо олгоно гэсэн. Гэвч Дэви виз одоо олгохгүй гэдэг ийм мэдээллийг өгж байгаа. За тиймээс үүнтэй холбоотой бол ямар нэгэн тайлбар зааварчилга мэдээлэл огт байхгүй байгаа. За ярилцлаганд орсон хүмүүсийн хувьд визээ ер нь цаашдаа авах хэсэг үгүй бол бүр мөсгөд олгохгүй байх хэсэг зэрэг нь одоо ийхүү тодорхой бас үлдэж байна. За үүнийг бол одоо мэдээж хуулийн талаас нь ойлгох ёстой болж байна. Ягаад гэвэл энэ нь одоо хууль бус буюу за Конгрессийн зүгээс баталгаажуулсан визийг одоо олохгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл болох учраас за энэ талаар нэмэлт одоо мэдээлэл өгөхөөс ийхүү зайлс хийж байна. За ингээд өмнө нь одоо тавуулсан визийн ярилцлагын цаг товыг бол одоо дахин өөрчлөхгүй цоцолохгүй гэдэг ийм мэдээлэл өгж байгаа. За тиймээс эдгээр хүмүүсийн хувьд визийн ярилцлаганд ороод цаашдаа яах вэ гэдэг асуудлыг ийхүү одоо нээлттэйгээр үлдээж байна. За дараагийн асуулт бол энэхүү журмаас чөлөөлөгдөх нөхцөл байгаа юу гэсэн. Үүн дээр бол шууд үгүй гэсэн байгаа. За үүнд бол одоо ямар одоо хөнгөлөлт байхгүй бүх орны дэлхийн одоо бүх оронд амьдарч байгаа Дэви хоцсон хүмүүст хамаарна гэсэн ийм одоо санааг хэлж байна. За ингээд сүүлчийн асуулт нь бол одоо Дэви визтэй хүмүүсийн хувьд яах юм бэ гэдэг ийм асуулт байна. За хариулт нь бол нэгэнд олгогдсон одоо Дэви болон бусад визийг ямар нэгэн байдлаар цуцлахгүй гэдэг. За ийм одоо товч хариултыг өгж байгаа. За үүнтэй холбоотой бусад харилцааг бол одоо дотоод хэргийн яам хариуцна гэсэн. За ийм маш товчхон тодорхой бос ямар нэгэн одоо нарийн мэдээлэл өгөхөөс одоо зайлс хийсэн ийм мэдээллийг Trade Department-ийн вебсайтн дээр хэвлэсэн байна. За энэ сүүлчийн одоо асуулт хариулт бол одоо маш эргэлзээтэй. За хэдийгээр энэхүү визийг цуцлахгүй гэж байгаа боловч за энэ жил Дэви 2026 виз авсан хүмүүс хил дээр одоо яах вэ гэдэг. Эдгээр виз нь одоо хил дээр хүчинтэй юу юу. За тиймээс сүүлчийн энэхүү одоо асуултаас зөвхөн одоо таамаглаж үзэхэд Дэви 2026 ярилцлаганд орж виза авсан хүмүүсийн хувьд одоо хилээр орж ирэх одоо боломжтой юм гэдэг. За ийм таамаг хийж болохоор байна. За гэвч сүүлчийн өгүүлбэр бол одоо маш эргэлзээтэй ийм байдлыг төрүүлж байна. Ягаад гэвэл эдгээр визтэй хүмүүс Америк руу орж ирэх одоо харилцааг дотоод хэргийн яам хариуцна гэсэн ийм одоо мэдээлэл бол өгж байна.
За тиймээс дотоод хэргийн яам гэдэг маань одоо гайллыг хэлж байгаа. Тиймээс гайл дээр одоо энэхүү харилцааг хэрхэн зохицуулах нь тус яамны хэрэг юм а гэсэн. За ийм мэдээллийг бол ерөнхийдөө олон түмэнд одоогийн байдлаар өгсөн байна. За тиймээс дэви виза авсан хүмүүсийн хувьд хэлээр хараахан одоо орж ирээд байгаа хүмүүсийн хувьд энэхүү шийдвэр нь одоо хэрхэн нөлөөлөхийг одоо хэлж мэдэх боломжгүй байна. За энэхүү шийдвэр хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхой болсоор энэ тухай тодорхойлсон ямар нэгэн мэдээлэл байхгүй. За харин визийн ярилцлагад орсон хүмүүсийн хувьд одоо виз олгохгүйгээр ийхүү одоо ярилцлага бол хийж байгаа. За энэ бол мэдээж засгийн газраас гаргах одоо цаашдын чиглэл хүлээж байгаа гэдэг нь тодорхой байна. За ингээд визийн 5 аль хэдийн гарсан хүмүүсийн хувьд 5-ын дагуу одоо визийн ярилцлага өрнөх боловч мөн одоо адил дээр хэлсэнчлэн одоо виз олгохгүй гэдэг нь ийхүү тодорхой болж байна. За ингээд ямар ч тач ДВ 2026 хоцсон за виза хараахан авч амжаагүй байгаа. Эдгээр хүмүүс цаашдаа виза авч чадах хэсэг одоо асуудал ийхүү тодорхой болсон байна. За энэ бол 2020 онд болж ирсэн үйл явдалтай мөн одоо төсөлтөд өрнөх нь ийхүү тодорхой болж байна. За 20 онд цар тахлын улмаас бол одоо виз олголтыг зогсоосон. За ингээд хожим бол одоо 2020 онд виз авч чадаагүй хүмүүсийг одоо дахин визийг одоо нөхөн олгох ийм шүүхийн шийдвэр бол гарч ирсэн. За ингээд энэ хүү үйл явдлын дараагаар одоо мэдээж ДВ2 одоо 2026 ондсон визийн ярилцлаганд орсон боловч виза аваагүй. За улмаар визийн одоо тов аваагүй хүмүүсийн хувьд одоо эргэцээ маргаа өрнүүлнэ гэдэг нь ийхүү тодорхой болж байгаа. За ингээд ямар ч тач ДВ 2026 хоцсон хүмүүстэй холбоотой товчхон мэдээлэл хүргэлээ. За ингээд энэ ашигт дөрөвдөхөд ДВ 2027 суглаа бол одоогоор ямар нэгэн одоо сурагч хэмээгүй. За албан ёсны төвшөнд бол энэхүү суглааны бүртгэл одоо эхлэх болоогүй байна гэсэн ийм мэдээлэл өгж байгаа. За ингээд мөн ялгаагүй одоо энэхүү үйл явдалтай холбоотой ДВ 2027 суглаатай холбоотой за цаашдаа ямар нэгэн одоо албан ёсны төлөвлөгөө баримжаа бол үндсэндээ байхгүй байна. За тиймээс эдгээрийг бол зөвхөн одоо болсон үед нь одоо боллоо гэж мэдэх ийм одоо нөхцөл байдал байна. За ингээд ямар ч тач цаашдаа энэхүү ДВ 2026, ДВ 2027-той холбоотой болж өрнөх цаг үеийн мэдээллийг цаг тухай үед нь шуурхай хүргэх болно. За ингээд өнөөдрийн товч үедээ анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээгээр уулзах болзъя.